юу болов нэвтрүүлгийн 5 гарагийн дугаар эхэлж байна үзэгчтэй анхаарлаа хандуулна. Тэгэхээр өнөөдөр эдийн засгийн байнгын орон болон байгууллагын орчны байнгын ороодын хамтарсан хуралдаан болох ёстой байлаа. Энэ удаагийн хамтарсан хуралдаанаар ашиг налталын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг авч хэлэлцэх ёстой байсан юм аа. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас энэ хуралдаан хойшилсан. Энэ хэлэлцүүлэг хойшилоход ер нь юу одоо нөлөөлсөн бэ гэдэг асуудлыг энэ удаад юу болов нэвтрүүлгээр онцлон ярих юм аа. Өнөөдөр юу болов хөтөлбөрөөр яагаад заавал ашигт малтмалын тухай хуулийг онцолж ингэж ярьж байна гэвэл ашигт малтмалын тухай хууль маань өөрөө одоогийн эдийн засгийн үүсэж байгаа нөхцөл байдлыг даван туулах бас чухал үүрэгтэй гэж эдийн засгчид бол үзэж байгаа. Яагаад гэвэл Монгол улсад ордог гол хөрөнгө оруулалтыг зохицуулдаг, гол хөрөнгө оруулалт ордог салбарын үйл ажиллагааг зохицуулдаг хууль учраас ашигт малтмалын хууль нь өөрөө тодорхойгүй байдлаар маш удаан явсан. Өөрчлөлт оруулна гэдэг ийм чимээ гарсан боловч нэлээд удаан явчихсан. Тэгээд хөрөнгө оруулагчид болохоор за Монголын засгийн газар хуулиа өөрчлөх гэж байгаа учраас энэ мөнгийг оруулах уу болох уу гэдэг ингээд хараад үндсэндээ сүүлийн хэдэн жил юм тодорхойгүй нөхцөл байдалтай явсан. Дээрээс нь сүүлийн 3-4 жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын лиценз олгохыг бол улсын ерөнхийлөгч санаачилж улсын хурал тогтоол болгон баталснаар хайгуулын лиценз олголтыг царцаагаад ингээд үндсэндээ энэ салбарын хөрөнгө оруулалтын одоо байдлыг бол царцаачихсан байсан. Одоо энэ хууль батлагдсанараа энэ хөрөнгө оруулалтын одоо царцаас нөхцөл байдлыг буцааж сэргээх ийм ач холбогдолтой гэж эдийн засгчид болон за хүндлэнгийн шинжээчд бол дүгнэж байгаа. Энэ ч утгаараа ашигт малтмалын хууль бол бизнесийн орчинд өөрөө нэлээд тийм хүлээлт үүсгэсэн. За өнөөдрийн мөнгө төгрөг дутлагдж байгаа энэ нөхцөл байдалд бол чухал одоо амь тариа болсон юм хуулиа гэж үзэж байгаа. Гэхдээ нөгөө талаас эдийн засгийн болчлоо гэдээ яран сандраад нь хуулиа бас хуудуутай дотоод хөлбөмбөг ингээд өөрчилж болохгүй гэдэг ийм сануулгыг бол нөгөө талаас гаргасаар л байгаа л да. Тэгэхээр зарчмын зөрүүтэй ганц нэгэн санал дээр намын бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаагүй учраас өнөөдрийн хэлэлцүүлэг хойшлолоо гэсэн ийм ерөнхий тайлбар бол байна. За зарчмын зөрүүтэй ганц нэгэн санал дээр намын бүлгүүд яагаад байр сууриа нэгтгэж чадсан вэ? Намын бүлгүүд гэхээр үндсэндээ бол эрх баригч хоёр намын одоо бүлэг байгаа шүү дээ. Энэ хоёр бүлэг дээр л зарчмын зөрүүтэй одоо асуудлууд гарч ирсэн. Өнгөрсөн хугацаанд харин байр сууриа нэгтгэж чадсангүй. За ашигт малтмалын тухай хуулийн төсөлд сөрөг хүчин бол хэвтэ дэргүй шүүмжлэлтэй хандж байгаа. Хэд хэдэн үндслэлээр одоо хуулийн төслийг шүүмжилж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр бүлгийн эрх баригч хоёр бүлэг буюу ардчилсан намын бүлэг, улсын хурал дахь шударга сэвслийн бүлгүүдийн зүгээс ямар зүйл дээр зүгээр санал зүйрлсэн байж болох вэ гэдэг энэ таамаглалыг хийхин тулд өмнө нь энэ асуудал дээр хоёр намын бүлгийн байр суурь бас яаж зөрж вэ гэдэг асуудлыг эргэж сөхөж санах хэрэгтэй болно. Эрдэс байлгийн талаар баримтлах төрийн бодлого гэдэг энэ бодлогын бичиг баримтыг улсын хурал хэлцэж баталж байх хоёр улсын хурд гарчсан намын бүлэг болон шударга сэвслийн бүлгүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй саналууд гарч ирсэн. Тэрний үгээр шударга сэвслийн бүлгийн зүгээс төрийн оролцоо хувь хэмжээг ингэж хомж байгааг бол зарчмын хувьд дэмжихгүй гэдэг ийм байр суурьтай байсан. Тэгэхээр одоо эрдэс байлгийн талаар баримтлах бодлого бол батлагдчихсан учраас энэ бодлогын хүрээнд л зохицуулж хууль батлагдах нь ойлгомжтой. За эдийн засгийн байнгын орон дарагдсан ийм байр суурийг илэрхийлж байгаа улсын хурлын олонх гишүүдийн байр суурин дээр байгаа. Энэ бол өөрөө зарчмын ойлголт учраас. Тэгэхээр шударга сэвслийн бүлгийн зүгээс өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийхдээ нөгөө эрдэс байлгийн тэр зарчмын зөрүүтэй санал буюу төрийн оролцоо хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй төрийн оролцоо хэмжээг хязгаарлана гэдэг зүйлийн эсрэг байна гэж хэлжсэн. За энэ баг бодлогоо бид нар ашигт малтмалын хуулийн дээр нэмж оруулах бас юм магадгүй нөхөж оруулах юм бодлого байж болох юм а гэдэг юм байр суурийг цухас илэрхийлжсэн л да. Тэгэхээр бодвол энэ хоёр дээр л одоо зөрөлдөөн гарах юм өндөр магадлал байгаа. Гэхдээ ашигт малтмалын тухай хууль бол орж ирэхдээ засгийн газраас орж ирсэн хууль нь бол баг зэргийн засвартай ийм л хууль орж ирсэн шүү дээ. Өмнөх хуультай холбоотой дээр нь юуны төрийн гарсан бодлогын баримт бичигтээ уялдуулсан ийм одоо хуулийн төслөл өргөн баригдсан байгаа. Тэрэн дээр л одоогоор л ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг бол хэд хэдэн удаа хуралдсан бүлгүүдийн саналуудыг нэгтгэж байгаа. Тэгээ энэ 7 хоногт бол өнөөдөр одоо байнгын оргоор орох байсан боловч бас бүлэг дээр бүрэнгүйс тохиролцоог байна гэсэн бүлгүүдийн санал ирсэн учраас дараагийн 7 хоног хүртэл хойшлогдож байгаа гэсэн ийм л одоо байдалтай байж байгаа. Энэ хуулинд бол нэг 16 зарчмын зөрүүтэй санал гараад байгаа. Тэгээ энэ дээр үл ерөнхийдөө намын бүлгүүдтэй үл ярилцаад зарчмын хувьд л ихэнх нь санал нийлж байгаа. Одоо хуулийг баталгаад ямар нэгэн саад гарахгүйгээр байдалтай. Ганц хоёр асуудал дээр бол хараахан тохиролцоонд нийлж чадаагүй байхад ийм л дүр төрхтэй байгаа. Тэгэхээр ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулахыг бол улсын хурал зарчмын хувьд бол бүрэн дэмжиж байгаа. Гадна талд ч тэр, дотоод ч тэр
ер нь бүхий л талын хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. За сөрөг хүчний хувьд хэд хэдэн асуудал дээр бол шүүмжлэлтэй хандж байгаа. Хамгийн их шүүмжилж байгаа нэг асуудал нь юу байна вэ гэхээр эрх баригч нам эвслүүд сонгуулийн үеэр нөгөө амлаж ирсэн амлалтуудаа энэ хуулийн төслөөр ерөөсөө тусгаж өгөхгүй байна гэж шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө мөрийн хөтөлбөрт тусгаж ирсэн тэр зорилтууд нь энэ хуулийн төслөөр ерөөсөө тусгалаа олсонгүй гэж шүүмжилж байгаа. Нөгөө төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг үүн дээр жишээ болгож ярьж байгаа л да. Гэвчиг за энэ бол юу гэдгийг эрх баригч одоо нам эвсэл мөрийн хөтөлбөрөө одоо биелүүлэхгүй байна штэ гэдэг энэ шүүмжлэл бол зүй ёсны шүүмжлэл сөрөгчний зүгээс гарах хэрэгтэй. Гэхдээ яагаад ийм шүүмжлэл гараад ирчих вэ гэдээ харах юм бол нөгөө талыг бас буруутгах аргагүй. Яагаад гэвэл эрдэс баялагын салбарт баримтлах бодлогын баримт чиглэлээр батлахдаа уул уурхаан одоо ашиглалтмлын ордод төр ямар нэгэн байдлаар одоо хувьцаа эзэмшихгүй гэдэг оруулчихсан шүү дээ. Нэгэнт бид тоглоомын дүрмээ ингээд тогтоочихсан учраас тоглоомын дүрм дотор бол баригдаж бид хуулийн төслөө ярина. Мэдээж нэгэн тийм зарчим тодорхой болсон байгаад зарчмаасаа гажсан байдлаар одоо хуулийн төсөл оруулж ирж болохгүй байх л та. Өнөөдөр бодит амьдрал дээр юу болж байгааг бас бид нар илүү харж асуудлыг бол томоор харах хэрэгтэй байх. Юу гэхээр төрийн хувь эзэмшилтэй байгаа энэ орд гэд жишээ нь яаж ин компани гэж жишээ нь Эрдэнэс тавталгаа гэд улс төрийн амлалтын одоо золиос болол ингээд дууссан ийм гашуун туршлага байж байгаа шүү дээ. Тэр аливаа хувийн өмчтэй компани болохоор аливаа олон улсын бирж дээр Хонконгийн бирж дээр гараад хөрөнгө босгоод урагшаага маш их хэмжээний экспорт хийгээд баяжуулах, боловсруулах, угаах үйлдвэр бариад маш олон хүнийг ажлын байртаа болгоод олон зуун тэрбум төгрөгийн татвар төлөөд ингэ явж байхад төрийн өмчтэй компани болохоор маш хэмжээний зээл тавьчихсан. Тэгээд тэр зээлэндээ барьцаалагдаад бага хэмжээтэй одоо үнээр нүүрсээ зарж байгаа жишээ нь. Нөгөө талдаа бас болохгүй нөө манай дарга нарын хийдэг төрийн бизнес, шахааны бизнес таарахгүй дугуй энэ төр шахсан гэд үр ашиггүй байж бол хамгийн муу менежментээр ажиллаж байгаа юм жишээ л тэр дэрг үзүүлж байгаа. Тэр дэрг төрийн өмчтэй оролцоотой одоо бизнес болгон бол унж байгаа юм жишээ манад байгаа шүү. Тэгэхээр энийг бид нар харж мэдсээр байж, шүүмжилсээр байж, дахин давтан мэдсээр энэ алдааг давтаж болохгүй мэт санагдаж байгаа юм л да. Энэ ч үднээсээ эрдэс баялагын салбарт баримтлах бодлого дээр бол зориуд ийм байдлаар хийсэн болов гэж. Тэгэхээр энийг бас нэг талаасаа буруутгах юм арга бол байхгүй байгаа харагдаад байгаа. Одоогийн нөхцөл байдал дээр харахад. Зөв шинжээчид одоо олон талын оролцогчид гэсэндээ бас энэ байр суурин дээр нэгддэг л дээ. Тэгээд Монгол Ардын номын бүлгийн зүгээс бас тодорхой хэдэн асуудлууд дээр шүүмжилж байна. За түрүүний хэлдэг нөө сонгуулийн амлалтын үе иргэдгээс гадна бас шүүмжлэхээр зүйл заалтууд байна. Гэхдээ бид нар бол бүхэлдээ энэ хуулийг эсэргүүцэхгүй байгаа. Ер нь бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа гэсэн ийм саналыг бол илэрхийлж байна. Энэ хууль яг Монголын эрх ашиг сонирхолд нийцсэн байна уугүй юу гэдэг бас том асуудал болчиход байна л да. Энэ хуулийн төслөөс харахад юунд зориулж хийсэн хууль вэ гэдэг бол хэд хэдэн зүйлүүд харагдаж байгаа. Нэгдүгээрт энэ бол лицензийг дуржлоотой задгаагаар нь тавих ийм сонирхол явагдаж байна. 2010 онд ерөнхийлөгч зарлага гаргаад лицензийн олгох процесс зогссон байгаа. Тэр тухайн үедээ бол нийт газар нутгийн 49% лиценз болгоцсон байсан бол энэ жилийн байдлаар бол энэ 17 болтлоо цөөгдсөн байна. Нэг зүйл. Хоёр дахь зүйл бол энэ хуулийн төслөөр стратегийн ордуудтай салшгүй холбоотой юм аа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ордууд эзэмших төрийн хувь оролцооны асуудал бол хөндөгдөж байгаа. Энэ нөр ард иргэд ашигтай биш. Дээрээс нь стратегийн ордууд төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдсэн орд газруудыг бол шууд ашиглалтын лицензийг бол дуудлага худалдаа нэрээр агентлаг зарах ийм эрхийг бас олгож өгч байна. Тэгээ гурав дахь нэг зүйл бол энэ бидний бас эсэргүүцэж байгаа гол зүйл бол энэ дархан цаацд газар нутаг болон хил орчмын бүс нутагт байгаа шитмэлтмлийн ордуудыг ашиглах тэр дархан газруудыг бол хутан өгөх гэсэн ийм зүйл ажиллаж энэний бол эсрэг байсууртай байгаа. Тэгэхээр ашигт малтмлын хуулинд өөрчлөлт оруулахдаа нэмэлт өөрчлөлт байдлаар одоо оруулах юм хуулийн төслийг улсын хурлд оруулж ирсэн. За энэ алхмыг сөргөчсөн мөн шүүмжилж байна. Яагаад гэвэл нэмэлт өөрчлөлт гэдэг тэр ангиллалдаа багтахгүй гэж хараад байна л та. Энэ байгаа хуулийн 70-аас 80% нь агуулгад ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох гэж байна. Энэ бол нэмэлт өөрчлөлт биш. Харин эсэргээрээ шинчилсэн найруулга гэж явах хэрэгтэй гэж нэр томьёог нь өөрчлөлтөд шүүмжлээд байна л та. Энэ ер нь хэр ач холбогдолтой юм бэ? Яг нь ач холбогдолтой байна уу үгүй байна уу гэдгийг бид нар юугаар хэмжиж үзэх хэрэгтэй вэ гэхээр төрийн байгууллага, улс төрчид,
одоо засгийн газар бүхэл одоо төрд хамаарж байгаа аль хашиж байгаа хүмүүс бол хуулийн дээр юу гэж утсан бэ? Тэрний дагуу үйл ажиллагаа явуулах ёстой шүү дээ. Энэ зарчим талаас харуул өөрөө ач холбогдолтой. Зүгээр бодит амьдрал дээр ингээ харахаар зөвхөн нэрний тухай ойлголт юм шиг тийм ээ. Ингэж харагдчихэж болох юм. Гэхдээ төрийн байгууллага өөрөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Хуулиар зөвшөөрөөгүй бол төрд бол хориглож гэнэ гэж ойлгодог. Хуулиар хориглоогүй бол иргэнд бол зөвшөөрж гэнэ гэж ардчлалын одоо суур одоо зарчим маань. Төрийн байгууллага хуулийн дээр заасан тэр үйл ажиллагаанаас халиал ингээл явчих болдог ийм байх юм бол юу гэж хуугалж чадах мангас болж хувирдгаа гэсэн нэг ийм үндсэн одоо Адам Смитийн томьёол байгаа учраас яг энэ дагуу ингээд харах юм бол тэр хуулийн дагуу явах хэрэгтэй. Хуулийн дээр 70-80% нь өөрчлөлт орж байгаа бол шинжилсэн хариулах гэж орж ирэх хэрэгтэй гэдэг ийм байр сууриас бас хандж байгаа шиг байна л да. Энийг зүгээр энэ талаас нь харуул илүү тийм ач холбогдолтой болов гэж харагдах гэдэг. Тэгээд Монгол Ардын намын бүлгийн зүгээс өмнө ч гэсэндээ энэ ашигт малтан тухай хуулийн дээр бол тодорхой өөрчлөлтийн байр суурийг илэрхийлжсэн. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс нэг шинжилсэн хариулын төсөл 2013 онд өргөн барьчихсан байсан. Тэгээ ерөнхийлөгчийн сонгуульд тулчж байгаа учраас энийг улс төрийн юм өнгө ястай сэдв болгож ярих юм байна гэдэг ийм болгоомжлолыг хилээд төслөө татаад авцсан. Тэр төсөл дээр бол олон нийтээр хилцүүлсэн сонирхогч талуудын одоо байр суурийг бас нэлээд тусгасан ийм ач холбогдолтой зүйлүүд байсан байна гэдэг ийм бас зүйлийг ч өнөөдөр хэлж лээ л да. Ер нь бол энэ хууль бол нэг үгээр хэлэх юм бол ард түмний төлөө гэсэн хууль бол биш. Энэ хууль бол зүгээр ашигт малтмлын ухад төнхий богино хугацаанд цөөхөн хүрээнд ярьж шийдвэрлэх ийм л зорилготой хууль явуулж байгаа. За бас нэг зүйл бол энэ хуулийн төслөөр хууль зөрчиж яваад байна. Хууль улсын хурлын бос шийдвэрийн төсөл боловсруулах журмын тухай хууль гэж хууль байна. Энэ хуулиас харахад бол тухайн хуулийн 50-аас дээш хувьд нэмэлт өөрчлөлт хийх юм бол энэ бол шинжилсэн хариулга болгож оруулж ирэх ёстой. Гэтэл энэ хуулийг нэмэлт өөрчлөлтнээр нийт 66 зүйлийнхэнд 54 дээр нь өөрчлөлт хийгдсэн. 50 байтугай бол 70-80% нь өөрчлөлт хийгдсэн мөртлөө нэмэлт өөрчлөлтнээр үг үсгний завсар үг авчуулж оруулж ирж байгаа жишээ нь. Тэгэхээр уул уурхайн салбарын энэ хуулийг ярихын тулд эхлээд нь сонирхогч талууд буюу яг энэ уул уурхайн салбар дээр ажилладаг, ажлын ирээ бий болгодог, татвар төлдөг энэ гол нэг оролцогч тал буюу энэ салбарын мэргэжлийн холбоот тэр салбарын компаниудыг нэгтгэж байгаа мэргэжлийн холбоот энэ хуулийн дээр ямар байр суурьтай байгаа юм гэдгийг бид нар хамгийн түрүүлж авч үзэх хэрэгтэй. Өмнө нь бол нөгөө ямар шүүмжил байдаг гэсэн гэхээр нэг өглөө босоод ирэнгүүт нөгөө хууль нь өөрчлөгддөг. Энээс болоод уул уурхайн тогтворгүй орчин үүсдэг, тогтворгүй нөхцөл байдал байгаа учраас хөрөнгө оруулагчид эрсдлээ үүрээд ингээд ороод ирсэн байсан гинт хуулийн өөрчлөлтөөр ойлгохгүй болоод ингээд гараа авчдаг. Өнөөдөр хөрөнгө оруулагчид Монголоос цугтаасан гол одоо алдаа бол энэ дээр л байгаа. Тэгээ энэ ч үднээс энэ алдааг давтахгүй үднээс сонирхогч талын буюу одоо энэ уул уурхайн салбарын мэргэжлийн холбоотын бас байр суурь саналыг илүү нэлээд тусгаж ингэж явах хэрэгтэй гэсэн зарчим харагдчихсан л та. Тэгээ энэ ч үднээс уул уурхайн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч за саяхан шинээр одоо ерөнхийлөгч болсон өмнө нь гүйцэтгэх захирал байсан Алгааг Бат бид өнөөдөр уулзлаа. Ер нь энэ хуулийн төсөл дээр эерэг болоод сөрөг зүйлүүд нь юу вэ? Энэ салбарын энэ асуудал дээр ямар байр суурьтай байна гэдгийг тодрууллаа л да. За яг нааштай байгаа талууд нэг 2-3 заалт бий. Нөгөө лиценз төлбөр төлөхгүй болол тэр дорн цуцалдаг байсныг сарын хугацаа өгөөд алдан энэ төлдөг ч юм уу одоо тийм ганц нэг нааштай заалтууд байна. Гэтэ ер нь бизнесийг дэмжсэн тийм том бодлогын одоо чиглэлтэй тийм заалтууд өчөөхөн болж байгаа. Яамаас өргөн барьсан нь болохоор яг нөгөө төрөөс баримтлах бодлогын хүрээнд чиглэлээ гэсэн тэрнээс гадуур одоо жижиг тийм заалтууд нэлээд олон байна л да. Одоо эхний жил хайгуулын одоо шинээр олгосон лиценз эхний 3 жил шилжүүлэхгүй ч гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл 2 дахь жилээс нь 10% заавал буцааж өгнө. 6 дахь жилээс нь 20% буцааж өгнө ч гэдэг ч юм уу. Өөрөөр нөгөө хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэх тийм санхүүгийн шагаллалтын механизм байхад дээр нь заавал үүргээр одоо хүчээр буцааж өгөх одоо тийм заалтууд орчиход байгаа юм. Тэгвэл тэр нь 10% гэхээр ч одоо жишээлбэл 40 мянган гаагаас ч 10% гэхээр одоо 4,030-аад 36,2 одоо үнэхээр тийм одоо зохицуулт сайн заалт гэж бид нэр зүгээр одоо нэг захиргааны тийм одоо хүн сурт бий болгохны тийм заалтууд юм л гэж үзэж байна. Ашигт малтамлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уул уурхай гэдэг энэ ойлголтыг эрэг болгох тийм зохицуулалт шаардлагатай байгаа юм л да. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр ялангуяа орон нутагт за нэг компани лиценз аваад ингээ хайгуул хийдэг юм олддог нөөцийн тогтоолгоод за олборлолт хийе гэдээ яваад орохлоор орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг.
Яг энэ хугацаанд өнгөрсөн одоо юу гэдэг түүхийг харах юм бол олон компани ингээд зөвхөн нэгдгийн нутгийн удирдлагуудтайгаа үйлдвэрч гэдэг юм эсвэл хууль дүрм зөрчөөд ингээд уулуурхаан одоо үйлдвэрлэл явуулснаас болж нэр хүнд нь улсан байгаа. Энэ бол нэг шалтгаан. Нөгөө нэг шалтгаан юу байна вэ гэхээр газар нутгаас нь ингээд ашигт малтмал ингээд олборлоод байгаа гэдэг. Гэтэл сум орон нутгийн ерөөсөө хөгждөггүй тэр чигээрээ байгаад байдаг. Нөгөө сумын иргэдийн орон нутгийн иргэдийн амжиргаанд ямар ч одоо нөлөө үзүүлдэг. Тэгэхээр юу гэдгийг иргэд хүссэн үсээгөө дургуутсанд цааш нь мэдээж түлхээд байна л да. Зарим нэг жишээ дээр бол. Тийм, энэ бол зарим нэг жишээ. Тэгэхээр энэ үүдгийн нөгөө уулуурхаан нэр хүнд ингээд базаахгүй байгаа шалтгааны бас нэг тал нь энэ байгаа л аа. Уурхаа байна. Том уурхаа байгаад байдаг. Өдөр болгон олборлолт явуулдаг. Өдөр болгон тэнд мөнгө хийж идэг. Гэтэл орон нутгийн бах байдгаараа. Магадгүй цөөн гэдэг хүний амьдрал сайжирсан байж магадгүй. Нийт сум орон нутгаар тэр чинь бас нэг амьдралын сайжмаар байдаг. Хөгжмөр байгаад байдаг. Орон нутагт нь юу ч наалтахгүй байгаа нь өөр эргээд уулуурхаа нэр хүндэд их тийм хасхоноо авчираад байна л да. Тэгэхээр үүнийг одоо энэ хуульд өөрчлөлт хийх явцдаа засах ёстой юм бол өөрөөр хэлбэл уулуурхаан дээр өргөж орон нутагт бас их илүү тусгалаа болдог байх. Тийм зохицуултыг хийх шаардлагатай байгаа юм л да. Хамгийн гол бас анзаарч харах ёстой юм нь Монголын уулуурхаан үндэсний асоциац буюу одоо энэ салбарын компаниудын тийм ээ энэ мэргэжлийн холбоодоос нь яг энэ санал төрүүлж гараад байгаа. Өөрөөр хэлбэл компаниуд гэдэг бол зөвхөн ашиглал боддог шүү дээ. Ер нь бол тэгэхээр энэ бол илүү бас тийм нийгмийн хариуцлага талдаа бас анхаарсан өөрөөр хэлбэл зөвхөн одоо компаниуд хождог биш. Тэндэрс бүгдээрээ хожиж болоод гардаг. Орон нутгийн ч хождог, компаниуд ч хождог, төр засгийн татвар аваад бас хождог. Ингээд гурван талд ашигтай байдаг ийм нөхцөлийг л энэ хуулиар хийя гэдэг санаачлагыг нөгөө хувийн хвшил талаас илүү төрүүлж гаргаад байна л да. Хувийн хвшлийнхэн гарахаас өөр арга байхгүй. За яг нэг талаас нийгмийн хариуцлага байж байна. Нөгөө талаас тэр нөгөө орон нутгийн иргэдийн уур бухимдлыг хамгийн түрүүнд амсаж байгаа хүмүүс ч өөрөө хувийн хвшлийнхэн ч байна. Өөрийн биен дээр мэдрээд байгаа учраас энэ зовлонгоос олоод харчихсан байгаа учраас ийм санаачлаг гаргаж л байгаа хэл та. Яг тэр одоо тэрээс баримт бодлогын хүрээнд тэгээд дээр нэг сүүлийн 3 жил зогссон шинээр лиценз олгосон энэ асуудлыг шийдэж өгөөч. Тэгээд одоо 2-3 асуудал байгаа юм. Орон нутгаас одоо ингээд эндээс тусгай зөвшөөрөл авчдаг, орон нутагт цадаа болдог. Тэрний зохицуултыг одоо илүү тодорхой болгоод нэгэнд олгосон бол одоо номын дагуу үйл ажиллагаа явуулдаг, эрхийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Одоо тийм зохицуултыг илүү тусгаж өгөөч. 3 дугаарт нь орон нутаг ерөөсөө ингээд дэмжлэг одоо татвараар ч юм уу яг нөөц ашигны төлбөр тусгай зөвшөөрлөг хураамжаар ямар ч татвар төлбөр орон нутгад ногддог учраас ерөөсөө тэнд чинь дэмжих ямар ч үндэслэл алгал да. Үр шимний хүрдэхгүй. Тэгэл лицензтэй тусгай зөвшөөрлөлтэй байсан ч адилхан уулуурхаан компани ажиллаж байсан ч адилхан л одоо нэг газрын төлбөр, усны төлбөр тийм юм ахаас яг нөгөө том орлогоос нь одоо тэд нар хүртэх болохоор мэдээж уулуурхаан компаниуд дэмжлэг багал болно да. Тэгэхээр ийм одоо заалтуудыг сайн зохицуулж их юм бол тэр орон нутагч нь ойлгоно, дэмжин, хамтарч ажиллана. Тэгэхээр ийм чиглэлийн өөрчлөлт ороосоо л ихжүүлээд байгаа. Тэгвэл яг тийм өөрчлөлтүүд бас орж ирэхгүй л байна. Тэрний сэтгэл өндөр яваад байгаа л да. Улсын хурлын гишүүд ашигт малтмалын тухай хуулийн дээр бүлэг дээрээ саналуудаа зангидж нэгтгэж байна. Улсын хурлд Монгол Ардын намын бүлэг бол тодорхой байр суурьнд хүрсэн. За шударгаас хвшлийн бүлэг, ардсан намын бүлэг гэдэг ингээ байр суурьудаа ярьж байна. За зарчмын зөрүүтэй 16 санал гарснаас за үндсэндээ нэг хоёрхан л одоо санал дээр нэгдсэн юм байр суурьудад эрх хэрэгч бүлгүүд хүрч чадахгүй байгаа учраас өнөөдөр ингээ хуулийн төсөл хоошлогдчихлоо. За эндээс бас хажуугийн нэг санал гарч ирж байна. Өөрөөр хэлбэл нөгөө хөндлөнгөөс нэг санал гарч ирж байна. Энэ бол иргэний зориг ногоо намаас буюу улсын хурлын гишүүн Дембэрлийн зүгээс бас нэг тодорхой саналыг хэлж байна. Тэрний үг гэхээр төр заавалчгүй одоо хувьцаа эзэмшигч байдлаар оролцохгүйгээр тэндээс бас ашиг олж болдог гадны тийм олон бас тодорхой жишээнүүд байна. За тэр жишээг бас энэ хуулийн дээр бол оруулж энэ одоо туршлагыг Монголынхоо нутаг дээр хөрсөн дээр бас суйрлуулад ингээд ажиллаад явах боломжтой юм а гэсэн ийм хажуугийн саналыг гаргаж байна. Гэхдээ энэ асуудлыг бол эх 7 хоногт хуулийг хэлцэх үеэр хөндлөгийн санал оруулаад санал хураалтаар шийдвэрлэнэ л дээ. Улсын хурлын гишүүд олонх нь дэмжих нь үү, дэмжих нь үү гэдэг нь бол эх 7 хоногт харагдах юм асуудал болоод байгаа. За тэрээр ямар санал гаргасан бэ гэдгийг харъя. Тэр үзэл баримтал маань одоо хуулиндаа тусгах хэрэгтэй. Энэ дээр л гол маргаан гарна. Өөрөөр хэлбэл тэр 5 дугаар зүйл тэр 5 дугаар зүйл гэж би яагаад хэлэх нөхөр нөгөө стратегийн 51% 34 гэдэг байгаа шүү дээ. Энэ бол энэ үзэл баримтал баталгаас өмнө гарсан зүйл. Энэ дээр жишээл миний байр суурь заавал ингэж 34 51 энэ төр гэдэг ах юм байхгүй. Тэр стратеги хэрэгжүүлэе гэж бодож байвал оролцооны янз янзын хэлбэр байдаг. Тухайлбал заавал өмчлөгч боллгүйгээр зүгээр одоо вето тавих
алтан хувьцааны зарчим хэрэгжүүлж байна. Энэ компани тухай хуулинд байж байгаа. Одоо жишээл яг энэ дээр би одоо яг зарчмын зөрүүтэй өөр санал учраас энэгээр маргааш нөгөө дээрээс санал хураалгана л да. Яагаад гэвэл ингэчүүл нөгөө үзэл баримталтаа заас үзэлсэн тохирч байгаа. Өөрөөр төрийн үйл ажиллагааг хязгаарлах. Энэ талаас нөгөө талаас бол бас гишүүдийн дунд нэг ийм одоо маргаан ч гэдэг юм уу хилцүүлэг яваад байл. Ингээд бус тус орнуудыг харахаар стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэж байдаг. Стратегийн ач холбогдолтой орд гэж байхгүй байна. Тэгэхээр яагаад улс орнууд жишээлбэл стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэж тодорхойлоод байгаа гэхээр тухайн улсын ашигт малтмалын зах зээл, дэлхийн зах зээлийн хандлага, энэ тухайн ашигт малтмалын өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ энэ бүхнийг яагаад стратеги гэж нэрлэж байна. Тэгэхээр энэ лүү бас Монгол улс очих нь зөв гэсэн яс нэг ийм нэг хоёр дахь ийм хандлага байгаа. Энийг бас хэлцүүл. Тэгэхээр Дэмбэрэл гишүүний гаргаж байгаа энэ саналыг товчхондоо ингээд базаад хэлэх юм бол төр ашигт малтмалын орон газарт хувьцаа эзэмшиж болно. Би хувьцаа эзэмшиж байгаамаа гэд аж ахуйн ажилтан ингээд дайраад оролцоод авахгүйгээр зүгээр л хувьцаа эзэмш хөндлөнгөөс ажил хяна тэгээд ашгаа хүрт эрсдлээ давхар үүрэл гэсэн ийм санал хэлээд байна л да. Тэгээд ямар ч үс өнөөдөр улсын хурлын эдийн засгийн байнгын хороо байгууллагын орчин үсэд хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан уралдаанаараа ашигт малтмалын тухай хууль нэмжлээ. Анхны хилцүүлгийг хийх ёстой байсан боловч ингээд тодорхой шалтгааны улмаас хойшлогдлоо. За яг нь ашигт малтмалын тухай хуулийн нэмжлэгийг хилцэж байгаа үед бидний уул уурхай гэдэг ойлголтоо бас ер нь нэгдсэн байдлаар зөв ингэж анзаарч харах ёстой. Өөрөөр хэлбэл бодиттой байгаа нөхцөлөд илүү тийм бодиттойгоор харах юм шаардлага өнөөдөр бий болж байна гэж шинжээчд мэрэгжлийн хүмүүс одоо хэлээд байна л да. Юу гэхлээр өнөөдөр Монгол улс юу хийж чадж байна? Юугаар ер нь хамгийн гол орлогоо бүрдүүлж байгаа юм бэ гэдгийг эхлээд бодиттой харах ёстой. Мэдээж хэрэг Монгол улс байнга одоо газар түнхдэг, байнга одоо уул уурхайгаас хамааралтай юм орон байхгүй. Гэхдээ эхний ээлжинд энэ бол өөрөө хөгжлийн эхний үе шат байгаад байгаа учраас уул уурхайг одоо ашиглавал хариуцлагатай байдлаар тэр хариуцлагатай уул уурхайн хэлбэрээр байгаль орчиндөө ээлтэй хэлбэрээр ашигласан шиг ашиглаад за энэний дараагийн одоо энэ үе шатанд чиг нэг өндөр технологи бусад юу гэдэг юм бусад одоо ноу хау нэвтрүүлсэн одоо олон одоо мэдлэг шингэсэн эдийн засаг гэдэг юм уу тэр юм руугаа явах хэрэгтэй. Энийг хийхэд бол хамгийн түрүүлэгтэй мөнгө хэрэгтэй. Мөнгийг бид нар өнөөдөр яг юунаас олж чадж байгаа гэхээр уул уурхай байш шүү дээ. Тийм учраас асуудлаа ингэж бодиттойгоор зүгээр харах хэрэгтэй гэдэг юм үнцгийг хэлээд байгаа юм л та. Яг өнөөдөр бид нар шууд одоо боловсруулсан бүтээгдэхүүн ч юм уу гаргаж чадахгүй. Шууд одоо өндөр технологи ч юм уу Sony корпорац шиг гэдэг ч юм уу эсвэл Apple шиг ч юм уу iPhone шиг ч юм хийгээд дэлхийн зах зээл дээр зарж чадахгүй. Өнөөдөр бидний зарж чадж байгаа доллар болж чадж байгаа юм бол энэ л байна. Гэтэл бид нар эндээс цаашаа ахна байнга одоо энэ байр суурин дээр байхгүй маа. Тийм ч учраас энэ ойлголтоо нэгдсэн байдлаар зөв болгоод ингэ цаашаа явах ёстой гэдэг ийм зүйлийг шинжээчээд салбарын одоо хүмүүс бол бас хэлээд байгаа юм л да. За ингээд үзэгчтэй юу болов нэвтрүүлгийн лав гарагийн дугаарыг та бүхэнд үзүүллээ. Баасан гарагийн 22 цагт дараагийн нэвтрүүлгийг авч үзээрэй.